энэ өдрийн бүгд миний ихтгэлийн сэдв болохоор зөвхөн төрхөн шигдээстэй эрэгтэйчүүдийн өлийн үеийн цэцлэх глюкозын түвшин өсөлтийг өгдөг байгаа. Яагаад энэ сэдвийг сонсох болсон бэ гэхлээр сүүлийн жилүүдэд болохоор зөвхөн төрхөн шигдээстэй өвчнүүдэд цэцлэх глюкозын түвшин хянах болон эмчлэг талаар олон талын судалгаанууд хийгдэж байгаа. Зөвхөн төрхөн шигдээстэй өвчнүүдэд 50-аас дээш хувьд нь болохоор цэцлэх глюкозын түвшин өндөр байдаг. Зөвхөн цэцлэх шигдээстэй үед цэцлэх глюкозын түвшин өндөр байх нь үлслийн процесс болоод кардиомиоцитийн потенцийг нэмэгдүүлснээр зүрхний үйл ажиллагааг алдагдуулдаг гэсэн олон талын судалгаанууд хийгдэж байна. Зүрхний цэцлэх шигдээстэй өвчнүүдэд эмнэлэг төрийн ирэх үедээ болохоор цэцлэх глюкозын түвшин эцэнгuu өндөр байдаг. Зүрхний яг эмнэлэг төрийн үеийн болохоор цэцлэх глюкозын түвшин 6.1 мл/с дээш нэмэгдэх нас барах зүрхний шигдээс өвчнөр нас барах эрсдэл маань 3.9 дахин нэмэгддэг байна. Зүрхний цэцлэх шигдээс үед болохоор өмнө чихрийн шинжтэй гэсэн асуумжаас үл хамааран цэцлэх глюкозын нэмэгдэх түвшин өндөр байдаг. Өлийн үеийн цэцлэх глюкозын түвшин өндөр байх нь зүрхний шигдээс өвчнөр нас барах эрсдэл тавиланд муудалж байдаг байна. За нөхөн сөрөлтөж 2017 оны Европын гайдаар энэ дээр болохоор зүрхний цэцлэх шигдээстэй өвчнүүдэд болохоор цэцлэх глюкозын түвшин болохоор доктортой байнгын хяналттай байх шаардлагатай. Цэцлэх глюкозын түвшин 3.9 мл/с доош байх юм бол сахар глюкоз бууруулах хэмжлэгээр авахгүй 10 мл/с дээш байгаа үед болохоор цэцлэх сахар бууруулах хэмжлэгээр авнэ. Манай судалгааны зорилго болохоор зүрхний цэцлэх шигдээстэй тэтг судсан доктор хэмжлэгээ хийгдсэн өвчнүүдэд өлийн үеийн глюкозын түвшин болон эмнэлзэл лабораториор үзүүлэлтийн хоорондын хамаарлыг судлах зорилго тавьсан. Бид нар болохоор улсын гурван төрөлд дээр зүрхний цэцлэх шигдээс оншоор яартай журмаар хийсэн тэтг судалгааны доктор хэмжлэгээ хийгдсэн нийт 125 эрэгтэйчүүдийг сонгоож анхаахан ёстой зөвшөөрлийн дагуу асуун судалгаа, тэтг судасны ангиографи, тэтг судасны нарийнсан зэрэгээ жиншний оноогоор унсан байгаа. Судалгаанд оролцож болохоор өглөөний 8:30-аас 10 цагийн хооронд өлийн үеийн цэцнээс дээж авч автомат анализатораар үнэлсэн. Тэгээд өлийн цэцлэх глюкозын түвшнийг болохоор 3 бүлэгт ангилж авч үзсэн байна. Ангиллыг болохоор чихрийн хэв шинж 2 эмнэлзийн өдөржинд дагуу ангилсан. Энэ нэгдүгээр бүлэгт болохоор 6 мл/с дээш өвчнүүдэд, хоёрдугаар бүлэгт 6.1-ээс 6.9 мл, гуравдугаар бүлэгт болохоор 7 мл/с дээш өвчнүүдийг авсан. Статистик боловсруулалтыг болохоор ТТС 7,000 видео тестийг ашиглаж статистик ач холбогдлыг P100-5-аас дээш бага үед болохоор бичсэн. Манай судалгааны бас өгүүлбэрт болохоор дундаж нас 55-ны часаас 6.1 судасны найрсалтай 86 өвчтөн, 2 судасны найрсалтай 24 өвчтөн, 3 судасны найрсалтай 15 өвчтөн байсан. Өлийн үеийн глюкозын түвшинг болохоор 3 бүлэгт ангилаад үзэхэд өлийн үеийн глюкозын түвшин хэвийн буюу 1-р бүлгийн ангилалтай 76 хүн, 2-р бүлгийн глюкозын түвшин өөрчлөлттэй буюу 22 хүн, 3-р бүлгийн ангилал буюу чихрийн шинжийг хэв шинжтэй гэсэн 27 хүн байсан байгаа. Энэ чихрийн шинж хэв шинж 2 гэсэн 27 хүний маань болохоор асуумжаар болохоор 15 хүн маань өмнө чихрийн шинжингийн асуумжтай хүмүүс байсан байгаа. За энэ дээр болохоор цэцлэх глюкозын түвшингөө бид болохоор бусад үзүүлэлт хооронд хамааруулсан байгаа. Бусад бүлэг хооронд хамааруулсан авч үзэхэд PT буюу EPDD маань EPDD тестостерон маань болохоор сөрөг шууд хамааралтай тэрэгцэд маань болохоор эрэг шууд хамааралтай гарсан байгаа. За манай судалгааны маань болохоор тархрын судалгаа маань хэвийн бас тархалтай байсан учраас бидэд спермийн корреляцаар ашиглаж ийнэ болсон байгаа. Тэгээд энэ дээр PT болон EPDD маань сөрөг хамааралтай. За тэрэгцэд маань болохоор сөрөг шууд хамааралтай, эрэг хамааралтай гарсан байгаа. Дараагийн слайд дээр гарна. За энэ дээр болохоор бидэд болохоор 3 бүлэг одоо глюкозын ангилалд авсан байгаа. Цэцлэх глюкозын хэмжээгээ болохоор 3 бүлэг хоорондоо ямар хамааралтай байгааг нь багж үзсэн. Энэ дээр болохоор EPDD болон өлийн үеийн өндөр нэгтэй липопротеин, тригглицерид, АПО, Б болны тестостерон маань бүлэг хооронд статистик ач холбогдол ялгаатай гарсан байгаа. За манай судалгаанаас гарч байгаа дүгнэлт зүрхний хур шигдээстэй
өвчнөөр үлдсэн хүмүүсийн донд өлийн үеийн цэцэн дах глюкозын эсрэг 39.2%-тэй тохиолдож байна. Цэцний хурц чиглэлийн үед болохоор цэцэн дах глюкозын эсрэг цэцний бүлэглэлт болно. Нийт тестостеронтой сөрөг хамааралтай өлийн үеийн цэцэн дах глюкозын эсрэг тусам цус өдөрт болон гитэн судасны улсуудын сэргээлт маань удаашралт зүрхний хашгирч чадварт маань шууд тусаар нөлөөлж байгаамаа. Цэцэн дах глюкозын түвшин 3 бүлэгт ангилаад үзэхэд хамгийн сүүлийн бүлэг дээр глюкозын түвшин 3 дахь бүлэгт маань глюкозын түвшин өндөр байх тусам статистик ач холбогдол гараагүй ч гэсэн EAP маань зүрхний хашгирч чадвар маань буурч байгаа сөрөг хамааралтай гарсан. За анхаарал тавьсан баярлалаа.